Доглон шаазгай. Монгол ардын үлгэр. Эрт урд цагт нэг доглон шаазгай 7 ногоон өндөгтэй байж гин. Гэтэл нэг өдөр өнөг хурч ирээд 7 өндөгнөөсөө нэгийг нь өгөөч, би авч идье гэжээ. Тэгэхэд нь шаазгай би өндөгнөөсөө өгөхгүй гэж гин. Чамайг өндөгнөөсөө өгөхгүй бол алсын газраас тоос татуулан ирж алтан улаасыг чинь хух мөргөөд 10 өдийг чинь хуу зулгаагаад өндөгнүүдийг чинь бүгдийг нь авна да гэж үнэг хэлж шаазгай айгаад нэг өндөг өгчээ. Тэгээд нөгөө үнэг өдөр бүр хурч ирэн урдын адил хэлж өндгийг нь эдсээр байтал ганцхан өндөг үлджээ. Тэгээд өнөөх шаазгай уйлж байж гин. Тэгтэл нэг огт нь гарч ирээд та юунд ингэж уйлаавэ гэж асуужээ. Шаазгай хэлжээ. Би уг нь 7 өндөгтэй байсан юмсан. Тэгтэл нэг үнэг хурч ирээд чи өндөгнөөсөө надад өгөх хэрэгтэй байна гэхэд би хичнээн өгөхгүй гэвч чамайг өгөхгүй бол би алсын газраас тоос татуулан ирээд алтан улаасыг чинь хуг мөргөөд 10 өдийг чинь хуу зулгаана гэд аргагүй авч явсаар байгаад одоо ганцхан өндөгтэй үлдлээ гэж огтонд хэлв. Огтон шаазгайд ингэж үг зааж өгөв. За чи одоо өндөгнөөсөө өгөхгүй гэж хэлээрэй. Ингэж хэлэхэд үнэг чамд урдын адил алсын газраас тоос татуулан ирээд алтан улаасыг чинь хуг мөргөөд 10 өдийг чинь хуу зулгаана гэж хэлэх биз. Ингэхтэн чи алсын газраас тоос гаргадаг туурай чинь аль вэ? Алтан улаас хуг мөргөдөг эвэр чинь аль вэ? 10 өдийг минь хуу зулгаах саруу чинь аль вэ гэж асуугаарай. Ингэхэд чамд энэ үгийг хэн зааж өгөв гэх биз. Тэгэхэд нь би өөрөө бодол оров. Унтан ухаан оров. Санан санаа оров гэж хэлээрэ гэжээ. Өнөөх үнэг хурч ирээд шаазгайд надад үлдсэн ганц өндгөө өгөөч гэсэнд шаазгай өгөхгүй гэв. Үнэг тэгвэл алсын газраас тоос татуулан ирээд алтан улаасыг чинь хуг мөргөөд 10 өдийг чинь хуу зулгаана да гэжээ. Шаазгай асуув. Алсын газраас тоос гаргадаг туурай чинь аль вэ? Алтан улаас хуг мөргөдөг эвэр чинь аль вэ? 10 өдийг минь зулгаах сарвуу чинь аль вэ гэжээ. Үнэг чи энэ үгийг хинээс сонсов хэл гэхт нь шаазгай хэлсэнгүй. Би өөрөө бодол оров. Унтан ухаан оров. Санан санаа төрөв гэж хариулжээ. Үнэг хэн зааж өгсныг хэлэхгүй бол би чамайг үнэгний 13 мэхээ хэрэглээд бариад идлээ гэж сүрдүүлсэнд шаазгай аргагүй болж айхтаа. Тэр нүхэнд байдаг огтон зааж өгсөн гэжээ. Тэр үнэг өнөөх огтны нүхний амсар дээр очиод огтныг дуудав. Огт нь би хогоо цэвэрлэж байна гэв. Гэтэл үнэг хүлээж байгаад бас дахин дууджээ. Огт нь би талиа арчиж байна гэжээ. Үнэг хүлээж байгаад бас дахин дууджээ. Тэгэхэд нь огт нь толгойгоо цохиулгаж гин. Тэгэхэд нь үнэг толгой нь ийм хөөрхөн байгаа юм. Цээж нь ямар хөөрхөн бол гэхэд нь огт нь цээжээ гаргажээ. Гэтэл үнэг цээж нь ийм хөөрхөн байгаа юм. Хүл нь ямар хөөрхөн бол гэжээ. Тэгэхэд огт нь хөлөө гаргажээ. Гэтэл үнэг хүл нь ийм хөөрхөн байгаа юм бэ? Сүүл нь ямар хөөрхөн бол гэсэнд огт нь сүүлээ гаргажээ. Үнэг хэлв. Ийм хөөрхөн биетэй юм хадан дээгүр бүг гүйх нь ямар хөөрхөн бол гэсэнд огт нь бүг гүйх гэтэл үнэг өмхөө тавчээ. Ингэхт нь огт нь өмөр гэж идвэл өмхий байдаг юм шүү
ангар гэж идвэл амттай байдаг юм шүү гэсэнд үнэг огтны хэлсэн ёсоор ангар гэж идэх гэтэл амнаасаа огтныг алдаад гаргачихжээ. Сургамжит үлгэр өгүүлэлгүүд YouTube суваг уншиж бэлтгэв 2026 оны 8 дугаар сар.